төсвийн доктортой байдлын зөвлөлийн дүгнэлт, үндэсний аудитын дүгнэлт, улсын хурлын хамгийн газрын дүгнэлт гэдэг нь хууль зүйн зөрчилтэй байж болохоор их тийм хил ам дагуулсан боллоо. Тэгээ хүмүүсийн одоо энэ төсөөлөл нэг тийм эвгүй зураг нь за төсвийн доктортой байдлын хуулинд өөрчлөлт оруулалт төсвийн зардлын шаардлага сулруулж агаад ингээ мөнгө гаргаж авах гэдэг юм байна. Тэр мөнгөөр том төслүүд хийх гэдэг юм байна. Тэгээд тэрийг хийхин тулд тендерийн хуулийг өөрчилж жагаад шууд худалдаа авалтын гэрээ хийгээд ингээд бужигруулах гэдэг юм нэг зэм зураг маш олон хүнд үлдсэн байна. Тэгэхээр тэр тусгай шаардлагыг өөрчилснөөрөө эх жилүүдэд өөрчлөгөө байснаасаа хэдэн төгрөгөөр илүү хэмжээний зарцуулах боломж гаргаж авч байгаа юм болоо. Хоёрдугаарт нь одоо энэ зээлийн том төслүүдийн нийт хэмжээ нэг 10 их 80 орчим юм бол миний баримжаагаар тэгж харагдаад байгаа. Тэгэхээр тэр төвшөнд хүртлээр зарцуулах үед дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдох засгийн газрын үрийн хувь хэмжээ хэд хүрэх бол одоо жишээ нь 60%. Өөрийн хязгаар маань 60. За нэрлсэн үнээр бодохоор доод хязгаар маань 45 болоод ирж байгаа. Нөгөө 39 гэсэн гүйцэтгэл чинь нэрлсэн үнээрээ нэг 4-5% нэмэгдээд 44. За тэгэхээр 15% тий. За дөө ханшийн зөрөөний эрсдлийг бид нар тооцоод 60-аа 55 болгочих. Тэгээд 55-аас нэг 45-аас 55 хооронд төчээрээс л 10%. Өнөөдрийн дотоод бүтээгдэхүүн маань одоо 80 их найд гэх юм бол өнөөдрийнхөөр бол 8 их найд. За эх жилүүдэд 4 жил гэх юм бол дотоод бүтээгдэхүүн хэр өсөх нь тэр хэмжээгээд тэр хэмжээний орон зай гарна гэсэн үг. Гэхдээ энэ орон зайн дээр хэрвээ шин зээл шин $1 ч одоо өөр нэмэгдэхээр болвол их хурл дээр шийднэ. Их хурлын гишүүд шийднэ. Одоо байгаа зээлийн ашиглалтыгаа энэ орон зайн дотроо одоо яг дид бүтцүүд яг нөгөө одоо мөнгө олж ирдэг гэж байгаа эсвэл мөнгө гараад байдгийг хаадаг тэр дид бүтцүүд рүүгээ оруулах хэмжээгээ бол нэгэн засгийн газар улсын хурлаас одоо ирэхэд зөвшөөрлөө авчихсан учраас энэ дотроо төлбөрийн нийцлээ харж агаад алхмаа тааруулаад явнаа л гэсэн үг. Энэ жилийнхаар бол нэг 7 орчим их найд гэсэн үг. Гэхдээ нэг жилийн дотор 7 их найдаар өөр нэмэгдэх ямар ч боломж байхгүй.